Сайн байцгаана уу? Байгалийн ухааны дугуйлангийн суралцагч Жишээ Жаргалтай. Бидний эсрэг бүтээл бол байгаль дахь азотын эргэлтийн тухай одоо би бүтээлээ тайлбарлая. Азот нь агарын найрлагын 78.8%-ийг эзэлдэг, харин хүний биеийн 2.6%-ийг эзэлдэг. Амьд бие уурган нь амин хүчтээс тогтдог. Амин хүчлүүд нь уурга хэлбэрээр хүний биеийн булчин эд эсийг нь бүрдүүлдэг. Иймээс бид азотгүйгээр амьдралыг төсөөлшгүй. Азот нь байгаль дээр тасралтгүй эргэлтэд оршдог. Агаарын азот, химэл, бордоо, амьтны ялгадас, органик задралын бүтээгдэхүүнүүд азотын их булаг болдог. Агаартайгаа азот нь хүчил өрөвчтэй уралд орж азотын 2 валенттай оксидыг үүсгэн, азотын 2 валенттай оксид үүснэ хүчил өрөвчтэйгөө цаашлаад уралд орж азотын 4 валенттай оксидыг үүсгэнэ. Азотын 4 валенттай оксид нь борооны усан тусалд уусаж хөрсөнд буухтаа азотын хүчил болж ууснаа. Агаартайгаа азот нь хөрсөн шижгийн зэрэгцээ, бордоо болон мал амьтны ялгадас, органик нэмгийн задралаар үүссэн амиаг хөрсөнд орж бактерийн нөлөөгөөр эсэлтэн азотын хүчлийг үүсгэдэг. Үнийг нь нитратчих гинэ. Азотын хүчил нь хөрсөнд удаан хөрөнгөлөхгүй цааш уралд орж нитратын давсуудыг үүсгэнэ. Жишээлбэл кальцийн нитрат, магний нитрат гэх зэрэг уусдаг давсуудыг ургамал хөрснөөсөө шингээдэг. Ургамал шингээгдсэн нитратын давсууд нь бактерийн нөлөөгөөр ангижирч азотыг үүсгэнэ. Үнийг нь нитрат гүйчих гинэ.